Амралтын өдрийн мэндийг хүргэн үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За бид энэ удаагийнхаа дугаарыг хаан улд дүүргийн засаг даргын хамгийн газартай хамтран бас нэгэн гэр бүл төсөл мөрөөдлийн биелүүлж бас нийгмийн асуудлыг шийдэхээр ирсэн байна. За энэ удаадаа бас мөрөөдлийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа зорилгын талаар бас үзэгчтэд хүргүүл. За манай хаан улд дүүрэг бол нэлээд онцлог дүүрэг байгаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд маш их шилжилт хөдөлгөөн нэмэгдээд нааша гэсэн иргэдийн урсгал нэмэгдээд хүн ам маш олон болж байгаа. Тэгээ эдгээр хүн амын дотор одоо нийгмийн хамгаал зайлшгүй шаардлагатай иргэд маань байдаг. Нэгдүгээрт орон гэрээ галт төмөр болоод гинтийн аюул ослын улмаас алдсан. Хоёрдугаарт тэжээнд тэтгэх хөнгөө ахмад настангууд байдаг. Гуравдугаарт өрх толгоосон олон хүүхэдтэй эцэг эхчүүд байдаг. Дөрөвдүгээрт нь байнгын асгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Ингээ маш олон төрлийн хүмүүс маань одоо ингээ нийгмийн халамж үйлчлэгээ зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр энэхүү иргэдэд хэрхэн тусламж үзүүлэх вэ гэхээр манай хаан улд дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын тэргүүлэгчдийн батсан журам байдаг. Энэхүү журмаар жилдээ бид нар чинь нэг 10 орчим айлд иймэрхүү зорилттой айлуудаа гэр олгодог байгаа. За 2023 оны хувьд болохоор онцлог жил байлаа. Манай Улаанбаатар хот маань үер усны гамшигт өртөөд тэгээ энэ жил манайх чинь бараг 20 орчим гэр зорилттой айлуудаа өгсөн байна. Тэгээд энэ удаа болохоор манайх чинь 3 дугаар хорооны нэгэн зорилттой айлыг сонгосон байгаа. Энэ зорилттой айл нь болохоор ахмад насны өрх байгаа. Ахмад настай гэр бүлийн 2 байна. Тэгээд олон хүүхдүүдтэй. Тэгээд нэг охин нь гэхдээ одоо нөхрөөсөө салцсан 4 хүүхдэд хижээдэг өрх толгойлсон ээж маш олон шалтгааны улмаас энэхүү айлыг сонгосон байгаа. За айл маань одоо аль хавьд амьдардаг вэ? Энэ айл маань одоо түрээсийн байранд амьдарч байсан. Тэгээд түрээсийн байрныхаа төлбөрийг дийлж чадахгүй болоод одоо нэгэн байгуулгын хашаанд манаачин журмаар буучаад газарч байхгүй, гэрч байхгүй ингээл хүнээс гэр гуугаад нэг барьцсан. Тэгээд ингээд байж байгаа нэг тийм зорилттой айл байгаа. Өөр ингэсэн газар байхгүй. Тэгээд өөр ингэсэн бас гэр оронгүй юм ба штэ. Амбул хэдүүлээ айл байна. Энэ айл маань 11 үлээ гэж байгаа. Тий. Ахмад настай эхнэр нөхөр 2, тэгээд нэг охин нь хөгжлийн бэрхшээлтэй, тэр охин нь нөхөргөө нэг хүүхэдтэй, нөгөө охин нь болохоор чинь бас өрхтөлгоосон эмэгтэй 4 хүүхэдтэй. Тэгээ бас нэг ахих нь хүүхэд нь байдаг. Тэр нь болохоор чинь ах нь нас бараад, дүүн чөлөө дүүн нас бараад, тий. Дүүн нас бараад эхнэр нь тухайн хүүхдэд хаяа явцсан. Ингээ хүнээ өөрийн нийсэн 6, 7 хүүхэд, тэгээ 4 том хүнтэй ингээд 11 хүлээл амьдарч байгаа шиг байна да. 2 хүн нь бол тэтгэврийн. Тэгээ 2 хүн нь бол тэтгэврийн, 2 хүнийх нь нэг нь ажил хийж байгаа. Нөгөөх нь болохоор хөгжлийн бэрхшээлтэй болчиход байгаа. Ийм айл өрхөд өөрсдөө дүүрэгтэй хүсэл гаргадаг уу? Өөрсдөө ирээд хүсэлт гаргана. Тэгэхээр бид нар болохоор тухайн хүсэлтийг яах вэ гэхээр шууд аваад хэрэгжүүлчихдэггүй тухайн айл тусалчдаггүй юм байна. Бид нар яах вэ гэхээр хорооны анхан шат руугаа буцааж яах гэсэн үг. Анхан шатандаа тэд нар маань нөхцөл байдлын үнэлгээ хийгээд амжиргаа дэмжих зөвлөл маань хилцээд тухайн айлдаа яг үнэхээр гэр шаардлагатай байна тий. Энэ айлд нэг санхүүгийн нэг жоохон төгрөг тусламж хэрэгтэй болчихжээ гэдгийгээ тэд нар маань нөхцөл байдлын үнэлгээг нь хийгээд хийсний үндсэн дээр хамтын шийдвэр гаргаад бидэнд хэлгээд байгаа. Эндээсээ үндэслээд бид нар дахин эндээс чи мэдээж хэрэг хөрөнгө санхүүгийн байдал бол хязгаартай шүү дээ. Тийм учраас бид нар эндээ хүлээн аваад нөхцөл байдлыг судалсны үндсэн дээрээс шийдвэр гаргадаг байгаа. Үзэгчтэй бид хаан улд дүүргийн 3 дугаар хороон дээр ирсэн байна. За гэр авах айл маань яг энэ байгууллагын хашааг хараад энэ чи яг энэ харагдаж байгаа цагаан машины арталт энэ айл маань амбул олуулаа амьдардаг юм байна. Тэгээд энэ айл маань одоо 2 тэтгэврийн 2 хөгшин байгаа тий 2 настан байгаа. Тэгээд та болохоор Ахмадын хорооны зөвлөлийн гишүүн дарга гэж байгаа юм шүү дээ. Би хаан улд дүүргийн 3 дугаар хороны Ахмадын дарга. Айлхаа хүмүүсийг бол сайн мэдхнэ шүү дээ тий. Ер нь бол мэднэ. Манайх Ахмадынхаа одоо халамж үйлчлэгээний асуудлаар Ахмадад үзэх үйлчлэгээний талаар бол байнгын холбоотой ажилладаг. Тэгээ манай энэ 2 Ахмад маань бол бас орон гэргүй байгууллагаас байгууллагын хашаа дамжиж одоо нийтийн байранд түрээс төлж амьдардаг юм. Ач зээ нэртэйгээ амьдардаг 10 хэдүүлэн амьдардаг амьдралын боломжоор тааруухан. Нөхөр нь бол бас жаахан хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй юм хүн байгаа. Тэгээд гэр бүлийнхэн хүний хувьд бол бас олон ач зээнээрээ хардаг. Хүүргэнд октод бол бас өөр өөрийнхөө чиглэлээр ингээд ажиллаа хийгээд
амьдралаа залгуудад явж байгаа боловч яг амьдрах орон байрыг бол шийдвэрлэж чадахгүй байгаа улсууд байгаа юм аа. Мэдээж дүүргийнхэн маань олон айлуудаас тулгымцсан асуудалтай айл гэж сонгосон байгаа. Тэгээд үзэгчтэйгээ орж танилцъя, айлтайгаа орж танилцъя. За. Самано. 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 Сайхан намарч гинөө. За, гэрээ эзнэ нөө та? Тий. Намайг сайн хүү гэдэг. За. Улаанбаатар хот төрсөн. Эхнэр одоо ингээд гэр бүлээр 10 удаа амьдардаг. Авгаа маань бол энэ байгууллагууд нь сахиулын ажил хийж ирсэн. Тэгээд намайг ажилласаа олон өдрийн чөлөө авсангүй гэд би тэтгэврийнх л та. Тэгээд олон өдрийн чөлөө авсангүй ижлээд өнөө маргаачгүй нөө бүтэн санаа дотор нүүгс. Одоо бид нар очих газар байхгүй. Бид нар айлдаа чамдэрдэг болох тэр орд дэвсгэр гэж байхгүй бид нар. Бага өвчин гэж ерөөсөө энэ хоёр энэ зургтай гурав. Тэгээ 10 удаа ингээд газраар байдаг өөр ингэсэн гэр орон байхгүй газарч байхгүй ингээд. Ямар мэрэгчлээ байсан? Залуудаа юу идэг байсан? Би залуудаа 3 дугаар цахилгаан станцд сантехникийн селекцийн ажилд хийдэг байсан. Тэгээд эндээс эрчим хүчнээс тэтгэврт гарсан. Тэгтээ яг хөдөө чойрын баян талд гэж хотхонд төлшөж хүчний яамны томилтоор 3 жил явчихад ирсэн чи тэрний талтаад нийгмийн даатгал завсардсан гэдэг утгаараа тэтгэврийн доод хэмжээ 550 мянган төгрөгөд авдаг. Тэгээ яг хажуугаар нь ажил хийдэг. Залуудаа өөр ингэсэн орон гэр байгаагүй юм. Олимп хотхонд нэг станцын хоол нэг нийтийн байр байдаг байсан. Тэр чи одоо хөдөлгдөд даадгуулсан. Тэгээд тэр байр чи хураагдаад байрнаас хойш одоо өөрийн гэр ядаж байхгүйсэн юм уу? Байхгүй. Боломж байхгүйсэн. Уг нь та ажил хийдэг байсан юм шүү дээ. Яг тодорхой хэмжээнд ажил хийдэг байсан. Гэхдээ өөр ингэсэн гэр орон нэг байханд байсан. Тэр маань шатчихсан. Тэрнээс хойш тэгээд ерөөсөө нийтийн байр хөлсний байраар л явсаар бол үүдвэрч. Одоо авгаа өтгөр нийлээд 30 гаруй жил болж байна. Энэ миний генер ингээд. Том охины хүүхэд. Тэр нь болохоор миний бага охины хүүхэд. Бага охин цаа. Том охин маань 3 хүүхэдтэй. За. Тийм нэг нь эмнэлэг төвччихсэн байгаа. Би энэ өвдөд эмнэлэг төвччихсэн. Одоо тэгээ энэ нь одоо нэг чихэл эмнэлэг төвччих. Бас энэ өвдөд ингээд. Хамар амнаас нь тусгаараад өөс тогтдоггүй. Тэгээ өдөөсөн чи хэвтэж хэмжлүүлэхгүй болохгүй. Цусны өвчин гэж яриад байгаа байхгүй. Энийг тэгээд би аргагүй нөгөө төлбөр амар хэмжиж өгсөн надаа. 40-50 мянган цаас гарчдгийг. Оо яана би одоо энийг дийлэхгүй би хоолой дийлэхгүй гон чи энэ хүүхдийн хаймыг дийлэхгүй байна л да. Эмчийн гуйлаа. Би хэвтүүлчих үгүй. Охиноо энэ охиныг би хэвтүүлээд эмчлүүлчих болох уу гэсэн болно эмчин харин одоо тий сайхан хандлаа гэх нөгөө тэгээд тэгээ нөгөө буураа юм миний ээж үдий. Би одоо ээжгээ гуугаад энэ охиныг сахиад өгөөч би одоо орон гэр байхгүй. Гэр орно хаймаар нээж надад зав болдгоо. Та сахиад өгч нь ээж тэгье л гэсэн. Би залуудаа одоо барилгын коллеж төгсөөд энэ Батлан хамгаалалт тусны юмлаг сургуульд би ажиллаж байгаад ээж маань тэтгэврт гараад тэндээс дөнгөختөө надад халаагаа өгсөн байхгүй юу. За миний охин ажил гээд тэрний гуанданд нь би нэг жолооч нарын хоол хийж угаагчаар нь ажилладаг гэсэн байхгүй юу. Миний бие муудаад зэхэнд ороод ямар ч ажил хийж чадваргүй болоод дүүдээ халаагаа өгөөд миний дүү сэлэсрээр нь ороод ажиллаад тэгээ би өөрөө зэхэнд 3 удаа ороод би гарч ирж байгаа юм байхгүй юу. Миний нөхөр намайг загссан. Нэг Батлан хамгааллын байрыг түрээсэлжсэн. Миний анх ээжид маань хүчээсэн байр байхгүй юу тэр бол. Та нар хөвдөө өмчлөөд аваа гэдгийгсэн байхгүй. Тэгэхээр бид нэг ямар ч чадвар байгаагүй тохоо. Дүүгийн маань бие муудаад, эдгээр бүр явах гээд хийж юмд болцсон бүр амар муулчаад. Юун тэр яхтан хамт дүүхэд тариаг л бошоо хийж дүүгээд амьд авч явах гээд тохойд бол тэр гэр орон өндөө цанаанд ороогүй тохойд. Хоёр маань залуутай хоёулаа л ажил хийдэг байсан юм ба штэ. Өөрөө зүстийн тэгээ ягаад газар байхгүй, гэр байхгүй байгаа. Би
Би гэр орон шатсан гэж штэ тэр. шатсан. Гэсэн одоогүй бид нарт. Гадрын юу өвчин ихтэн битээр очсон. Оо ашгүй нэг гадартай бол хангалж чамаагүй. Нэг гадартай бол өөрөө гэсэн гадартай бол очсон чинь гадрын чи юу дуусцаа. Одоо бахгүй. Одоо наманад таярт өгөх гадар алга гэдэг. Хүсэлтэй өгсөн юм. Хүсэлтэй очив. Ер нь өрхийн орлого нь хэдэн төгрөг вэ? Манай нөхрийн очин нэг 150 дээр 850-ыг нэмэл тэгэл 850 хэмээн. хотгонд нөгөө сөөхт талбай үйлчлэгч гараад хоёрын үйлчлэгч хийдэг. Үндсэн цалин 850. Тэргээ хоёр хувааж авдаг. Нөгөө тэтгэврийнх болох төр нийгмийн даатгал эрүүл мэнд төлдөг. Тэгэл хувааж авдаг. Тэгээ юмны үнийн өгсөн болох төр мөнгө нь хаанаач хүрэхгүй юм дөө. би энэ баян хүч компанид ажиллаад цэвэрлэгийг нь хийгээд энэ 200 мянган зас авдаг. Одоо энэ хашаанд буугаад гэсэн үг тий. Тий, сард нэг 200 мянган зөвлөл авдаг. Хөөдөөд одоо үтэн сайн гихт нүүцэн багаараа бид нар гэрээ буулгаад хөдөө авч явна шүү даа. Гэр нь энэ компани гэр. Юу чадахгүй бол бид нар хүн хөсөлж жагаад гэрээ буулгаж авнаа. Гэрээд хэдэн жил болж байгаа. 5 сар л болж шүү дээ. Тий. Энэ одоо сая хоёр хаалганд орчих байгаа. За юуны хаалганд орсон? Би Нэг нь уушгины. уушгины нөгөө буглаа болоод За. тэгээ гуурс мос тавилаад явсан. Нөгөөд нь болохоор нөгөө савны гадар гээд хаалганд орсон. За. 3 хаалганд орсон. Нэг нь хөхний хаалганд орсон. Одоо тэгээд эрүүл мэндийн шалгаантай болохоор одоохондоо ажил. Чи яаж хийхгүй хүүхдээ араад ич. Их ч нөө. Тий, алин том. Оюун цэцэг гэдэг. Энэ бас нэг уушгины өвчтэй. Би одоо бас уушгины юм ууж байгаа өөрөө. Яагаад та хэд маань ингээд уушгины өвчтэй байгаа? Даарж мараал тэгээд. Би одоо ингээ 2 дахь урдж байна. Тэг урднаас нөдөл өнгөрдөг жилээс уушгаар өвдөжсэн. Ажил хийх боломж хэрвээ нүү? Одоо л нэг ажил хийгээд байгаа энэ 19-нд нэг угаагч хийж. Та хэд маань уг нь ингээд за энд бол эрүүл мэндийн шалтгаантай нэг ажил хийж болохгүй нь за энд нэг ажил цалин аваад гэд ингээд тэгэхээр та хэд өөрсдөө ингээд мөнгө төгрөгөө хоримтлуулаад орон гэртээ олъё гэж ярилцж байна уу? Ярилцах үед ярилцдаг. Тэгээ ер нь яг ингээ цагаад болохоор ингээл хүүхдээ одоо өвлийн хувцс мувцнаас ахгүйл мөнгө амир хэрэгтэй. Тэгээд 500 мянган төгрөг шиг юу ч болдгоо ш. Одоо юм нэмэгдсэн маа. Манай баг хэл одоо памперс хүртэл хийдэг болохоор тэгэл нэг 68 та памперс чихэл бараг 55 мянган төгрөг. Тэгэл ер нь мөнгө ер нь ханаач хүрдэг ш. Энэ гişт одоо тэгэхээр чи хэдүүлээ амьдарч ин гэсэн үг үү? 12 3 Тэгээ нөгөө олол болохоор яасан хүн тэндэлэхгүй гэл юу нэг. тэгээ нүүг гэдэг хайрчих юм байна. Юу л нэг харшаа машаа айлын гэр гашаа төрөөслөх мөслөх юм хайгаал. Тэгээ зайдаа болох очихол айлууд нь хол хүмүүс нь олгоно. Олоо үдүцтэй Хэцүү. Тэгээд нийтийн байраа баста амьдраа гэж бодоод юм. Гэж бодоол байгаад байна. Ямар төлөвтэй Өөрийгөө гэж бодоод. чи одоо айлын өрхийн тэргүүн болохоор бас Манай бэдчих миний. Битэж нэг 4 амтай гэр өгөх шүү. Жигээ бариад нэг тустай хашаанд гэр барьж гарт юм хүч тал. Тэгээ ядч нэг зам бүрэн цойлоод ядч нэг эзэд нэг гэр юм хашаа машаач олдчих юм болов гэж. Олоо юм олдохгүй юм билий. чиний хувьд болохоор одоо бага хүүхэд нийтдээ. манай баг одоо 7 сартай. Жоох. Том нь болохоор 8 дугаар анги. Тэрний дараагийнх нь болохоор 5 дугаар анги. Тэгээд дараагийнх нь 1 дугаар анги. 4 хүүхэдтэй байхгүй би. Хүүхдүүд нь бүгд цэцэрлэг сургуульд. Тэгээд цэцэрлэг сургууль хамгийн бага л имийн хараал байчихдээ. Гэр бүлийнхэн нь яасан? Салаа явцсан. Угаасаа тэгээд таар тохирохгүй угаасаа тэгээд л хоёр дэш болсон л тэр. Тэгээд сүлдө бүр болох хайгаад зодож нүдэд харна авч өтөр ирсэн. За тэгээд бүгдээрээ гэрийн нэг асуудалтай л байцгааж байгаа юм шүү дээ тий. Залуу хүмүүсийн хувьд олуулаа ингээд амьдрахаар юм нь юу вэ? Нэг хүн тэтэд ах нэг юм байна. Ээж авдаг зүйл байна. Тэгээд эндээс хөөгдөд айлын гашаа машаа төрөөслөөд шүү. Байшин хашаа байшин төрөөслийг олоолаа гэл юм л авдаггүй л. Багтаа шингэхгүй л жоохон гэсэн. Одоо энэгээр ингээд яаж аа? Ингээд тараад бүгдээрээ
ч юм. Энд ч багтхан хөхтэй ингээ бүгдээрээ. Зарим нь энэгээр юм. Энэ доогоор ингээ удажчихсан. Гал түлээд өвөл болохоор гал түлхээр. Энд гал төлөвлөлт. Галтын төв. Тийм тийм юм. Тэн тавах бус гатал нь буун, тогн гинт тасар нь хэм бэлдэж. Нэг хүүхд ингээл гараал тоглохоор хүй хүүхчин гарчлаа ингэчлээ тэгчлээ. Хөөй хүүхдээ аваарай гэж хориглол. Энэ хүүхд уг нь түрээсийн хашаанд буучих бол зүгээр исэн юм шүү. Тэгвэл Өөрөөсөө дөрөвсөн машин бууч ихээ ээж аав гэр байхгүй. Одоо дөрвөн анта гэдэг бидэд байхгүй. Яг энэ гэр уг нь ингээд зээлэрч болохноос судлаад авъя гэж бодоогүй юм уу? Одоо уг нь бүгдээрээ ажил зээл мэйл бол уусаа бүтэхгүй мэлээ. Нэг явж үзсэн. хийх завдуулахаар хөрөнгөлүүлж чадахгүй байгаа юм. Тэг ингээл л одоо хүүхдээ памперс, өвлийн хувцснаас ахсвал айгүй хэцүү. Тэгээд жоохон өөр зээлтэй байгаа бас. Мөнгөний хэрэг гараад мөнгө зээл нэг авлагчнаас мөнгө зээлсэн. Тэр нэмэгцээр агаад бараг сая төгрөг болсон. Нэг одоо шүүхэд үе дуудагдал. Хүүн тгээ явцсан. Тэр хөнгөө юун зориулсан? Гэртээ нөгөө хоол унд мөн. Анх 200 сая төгрөг зээсэн. Тэгээд өссөөр байгаа юм бэл. 200 сая төгрөг нь өссөөр байгаа сая төгрөг болсон гэсэн үг. Одоо ирээдүйн амьдралаа яаж төсөөлж байна? Одоо тэгэл лайл болохоор тэгээд өөрийн гэсэн орон гэртээ бол сайхан амьдрахыг хүсэж байна. Өнөө энэ хоёроо нэг сайхан дулаалахгүй нэг хүүтэнд нэг даагуулчих юм шиг дулаахан байлгаж юмсан. Нэг хоол ундтай нэг хоо идэхгүй хаасан олчихгүй шүлгэлээ болчихсон шүү дээ. Өөр нэг бодоод ах юм алах дүү. Тэгээд ямар ч таахгүй 9 сарын л байвал нэг л болоо л гэж бодсон шүү дээ. Нүд гайгүй юу? Өрөөснүүдээ харуулт өгөөд би хаул дүүргийн түүхт согооч хийжээсэ. Толгой дээрээс хөлдөө цудаа унаад бункрээс тэгээд харуулт өгөөд тухайн үед бол би мэдээгүй. Тэгсэн чинь энэ нүдний нулимс гойжоод тахлаар дүүргийн имлэгт үзүүлсэн чинь та харуулт өгөөд над нүд чи нэгдүгээр имлэгэнд очихсан чи харуулт өгөөд над нүд чи бүр идээлцсэн мээр авахаас өөр аргаалах гээд тэгээ ахуулаад өөх суулгаад цэцгийг шахуулаад одоо нэг л нүдтэй энэ нүд бол хараа байхгүй. Хоёр мань тэгээ агуу тэтгэвэртэй тэтгэрээ аваад тэтгэрээрээ агуу сайхан амьдрах гэдэг хүүхдүүд маань ингээд олуулаа олцоод идэг Үдэж хавдаа төрүүчээс үдэж хавдаа тэгээ сургууль соёлоос нь баахан мөнгө нэг юм үндэлгээд байж гаал мөнгөний сургууль соёлоос нь гурын хөлдөөс чинь. Тэгээ энэ ээж нь бямчл ингээд нэг хүүхэн байдیں۔ Тантай ямар хамаарал? Миний дүүгийн ихнэр байсан. Дүү маань өнгөрсөөс хойш өөр хүнтэй суугаа хандаа явцсан. Хүүхдээ үлдээсэн юм биш. Миний хүүхдээ манад 3 жил болж байна энэ хүүхд одоо 20 жил гарав. яаж ч юм уу үлчээс Хүүхдээ болохоор би яаж ч юм уу ерөөсөө нөхөр нь аваад өгчдөг. Одоо шин суус нөхөр. Ерөөсөө энэ хүүхдийн мөнөөс нэг төгрөг зарцуулж үзээгүй. За өнөөдөр ч одоо хагасаа өдөр болцсон. Маргааш хэд нүгээр гисэн мө таа. Юу л нүүлгээд байгаа ерөөсөө Ерөөсөө нүүгээд. ирэхээр за нүүс нүг байраа оснууд гэдэг ерөөсөө ирэхээр Та хэд минь одоо өнөөдөр ямар төлөвтэй? тэгээ бид чинь тат тийшээ ингээд байр хагаа явдсан шүү. Хад тийшээ одоо Энэ гурман нэг тийшээ яв. Микроод энэ гарах гал гэжтэй. бараадаад Байр гарах гал сууж байгаа. Бид хоёр бас бид гарна. хоёр нэг найд нөхд энтрээ бараадаад энэ юмнуудаа нэг газар хураах юм бодоод тэгээд тат тийшээ л одоо тарж утгахаас өөр ямар ч арга байхгүй. Олуулаа гэдэг энэ болохоос Тийм. Би сүүлдээ бүр өөрийнхөө нэг миний багдуу байдаг байхгүй юу? Ээжтэй зүг байгаа. Энэ одоо баг Тэгээ ээжиг ямар сандаа энэ талигач хүүхдийг төр хажуудаа авч байгаа. Daarаад хөрөөд одоо өвчин тусаад болдог вэ? Та болохгүй хажуудаа аваад өчтөрхөн би талгалаа ээж рүү. Тэгсэн чинь ээж нь өөр арга байхгүй бол одоо тгээ гэж байгаа байхгүй юу? энийг аваад нэг найзынд очино гэдэг энэ гурван маань ах дүү нар дээр очино. Би нэг найзынд бас хоёрыг аваад очино. Авгаа дүүгийнх рүү явна тэгэл.
ялгахгүй л. Тийм билээ. Яашин. Огн өвөө ажил хийгээд байдаг. Тэтгэр авдаг. Ер нь шантрах үе их гарч байна уу? Шантрах үе байлгүй л яг. Гэхдээ байдаг л өөрөө ихгүй энэ хэдийг нэг хоос байлгачихгүй юмсан нэг энэ үлийг нэг дудаахаа аваачих юмсан гэр бүлээр байх юмсан гэж бодох юм. Тэгээд том охин маань ядч нөхөр хийж байгаа юм чи яастай л. Одоо манай энэ хан чинь одоо 2 хөлгөө болох гэдэг. Үндэ хэлээд эмчээс нь асуусан чинь 2 хөлгөө болох магадлал өндөр шүү танаа хүн. Одоо ер нь сумгаа Ажлаа бас хийгээд байгаа юм та. ажлаа хийгээд байгаа. Хийхгүй болохоор л гэр бүл хийгээд байгаа. Би хажууд нь очиж бас тусдсан болдгийг. Ном өнгөд имлэгт энэ хөлөндөө үений операцанд орсон байхгүй юу? Хаалганд орсон байхгүй юу? Тэгсэн чинь хаалгааны эргээ сэтрээд тийм тэгээ одоо ингээд ерөөсөө ингээд хавгнаад ингээд 2 хөл хоёулаа. Энэ нь бол бүр судсан бүдүүрцэн ингээд. Бүр ингээд үзүүлээд яасан. тэгсэн чинь судсан аавна гэнэ хагарсан суднуудын түүж аавна гэнэ. Тэгсэн чинь шинжилгээ өгсөн чинь мөнгөн гүрэл очиж өгсөн чинь мөнгөн гүрэл болоход хөдөлбөр хийж байгаа. Нийгмийн даатгалаас яг 70% гаргана. Хувь хүн өөрөө 500 мянган төгрөг гаргана гэхээр 500 мянган төгрөг ичгээл нийт хоолой яа гэж байгаа бол чи хэцүү л байна л та. Тэгээд өвдөрөх ажлаа хийгээд явдаг. Энэ хэдийг нэг хоосон байлгачихгүй юмс нэг одоо хөөгж байгаа болохтой нэг энэ жил нэг яаж иж байгаа дулаа үрж өччих юмсан гэж бодоод дараа гэсэн орон нутгийн сайхан л амьдрахсан гэж бодох 2 сар бол амьдрчихсан гэж бодох юм даа. Тэгээд бидний хүснэр болохгүй даа. Хайгаалгүйгээл болохоос нь болохгүй хүртэл явж юм битээр өөрөөсөө. Ажлыг бол болохоос нь болохгүй хүртэл хийсэн битээр өөрөөсөө. Хадгалгаас тэгэл голоогүй өөртөө ажлыг бол голоогүй. Яг л хүний хийдэг юм хүн юунд хийгээл хоёул чандрахгүй хийгээл яваад. Тэр утга богоо мөртөл болгоод гэсэн битээр. Ингээд тоос хүрээл ингээд мөнгө штэ гэдэг нүдэнд мөнгө харагдал да. Энэ чинь би хөдөлчих мөнгө болд штэ гэл ингээд хоёулаа ингээд шөнө өдрөөс хавлаа шөнө хүртэл хийгээл ингээд. Тэгээд зав шидэгээр бид нар одоо ингээд мөнгө болчих тэр ингээд одоо гадаа лат савнууд байж л байгаа. Одоо шил сав мав түүхийд өгөөл тэгээд нэг талхтынхаа мөнгийг махныхаа мөнгийг л олдог. Хоолны мөнгө л хийж байгаа зараа штэ. Хүнээс гуугаагүй хүнээс худал хийж хөдөлмөргүй зөвхөн өөрийнхөө чадлаар л юмаа цогдуулж ягаад тэгээд мөнгө болгоод хоолнд зарцуулдаг. Тэгжэл амьдрч байна. Энийг даацыг бол 1500-аар авдаг. Энийг бохринууд хэдий нэг 350-аар авдаг. Тэгээ шидийг 100-аар авдаг. Тэр цааллыг хайч нэг 2500-аар авдаг. Хагас түүдгээ. Энэ хог дээрээс түүштэй тэгэл. Ойрхон тушаачт юм уу? Тэгээд ойрхон газар тушаана. Одоо энэ ингээ багцаа хэдэн төгрөг болох вэ? Энэ за нэг 10 жил болдог нэг 15 мянган төгрөг болох хичээтэй юм да. Шинэ айл ирж байгаа юм болов? Магадгүй. Магадгүй. Тийм, магадгүй. Таад маань их тулгамдсан асуудалтай байна. Ам бүл олуулаа байна гэд хаан улд үргээс яг одоо танаад өгч байгаа гэрийг байрж байна. Анзаарсан бах тий залуучууд нүүрэнд нь баясгал тадраллаа. Баярлалаа.
Баярлалаа. Өөрийн гэсэн гэр оронтой болох нэ. Та хэд минь талал тишээ тарж амьдрахгүй нэ ах минь. Баярлалаа. Одоо санаа зовхгүй өөрсдийн гэсэн гэр оронтой болох нь. Эрүүл мэндэд санаа тавиараа одоо гэр оронтой болж байгаа юм чинь. Ойлголоо. За. Маш их баярлалаа л гэж. Илүү голдохгүй нүү. За. Гарч ирэл нүүрэнд нь баясал инээд тадарсан. Би анзаарсан чамайг мэдсэнтэй гарч ирээ. Мэдсэн юусе энэ ч юусе айл буулгадаггүй ч юусе даах нь юусе даахны чи ирсэн л энэ л та. За. Юусе энэ манайх бол ээж аахаас гэрээ чинчээ барьчээ гүйж үтсэ тэгтэг бариулахгүй өөрсдөө тэгж хэлжсэн. Айлын гашаа юу байвлын гашаа гээ бариулдахгүй маа. Би ч өөрсдөө гэрээ бариад тусдаа гарч гэж бодсон. Тэгсэн чинь гэмээр бариулахгүй маяхгүй нэг тийм юм ярьдаг ярьсан. Тэгээд эндээс нэг подтой гэр бачаад ирэх нэг анзаач л яах юм ээж аваа юм нэг харамтай болж байгаа юм болж утсан. Өөрийн гэсэн гэр оронтой болох нэ. Стих баярлалаа та нарт. Ингэж өөрийн гэсэн гэр оронтой болж маш их бүрчсэн. Хүний юмд байх чаа юу хэцүү юм бэлээ хөөгч туугдаг. Тэгэн дурдад ихтэй хайрч бил. Өөрөөхтэй ирүү саруулж цайхан дэвнэ бид. Агчаар минь зөндөөл хөдөлмөрлсөн байна тий. Тэгээ авж ийн ажил хийж ийн хажуугаар нь лааз шилтгүүж ийн. Хараад хөдөлмөрлж ийн үү. Өөрийнхөө л амьдралыг үзсэн. Өөрийнхөө хүний ямар ч зүйл хүний дээр орохгүй хүний гоохгүй холгоо ирэхгүй л гэж бодсон. Ийм сайхан гэр оронтой болсон юм чинь өөдөн татаад бүр хүүхдүүд бүгдээр ажилтаа төлөлтөд сэтгэл амар 50% амьдрах болтой. Өөрсдөө гэрээ барил та тхүү. За тийг өөрсдөө залуучууд нь гэрээ бариараа. Гэрээ барих. Тэ? Гар бие оролцоод өөрсдийнхөө гэрээг бариараа. За. За баяр хамтдаа барья. За тэгээд хаал дүүргийнхэн маань яг энэ гэр бүлийн толгомцсон асуудлыг шийдээд өнөөдөр энэ сайхан дулаахан намрын дулаахан өдөр 10 амбүлтэй энэ айлдаа бас өргөө цагаан гэрийг бэлгэлж гин хаал дүүргийнхэн халуун сэтгэлтэй хамт олонд бас талархж гин яалтчгүй л энэ хэд маань хоёр хөвшин маань тэтгэврээ авж гин ажил хийж гин чадах хятгаараа л эрвэж дэрвихээрээ хөдөлмөрлж гин залуучууд нь хөдөлмөрлж гин яг өнөөгийн нийгэмд ийм болсон байна бүх юмны үн нэмэгдсэн байна одоо өөрсдийн гэсэн гэр оронгүй түрээсийн гэрээр харуулаар ажиллаад ингээд бүгд л хөдөлмөрлж гин одоо залуучууд нь ингээд тэгэл подвалд амьдраад гэрийн бараг 8 хүн нь уушгины өвчнөөр өвчлөөд хагалгаанд орох нь хагалгаанд орсон байна, нэмлэг зэтг нэмлэгт хэвцэн байна ингээд ялчгүй хэдийг маань одоо орон гэрийнх нь асуудал нь өвчний асуудал нь дийлээд ингээд өөрсдийн гэсэн гэр оронтой болж чадаагүй үдий хүрсэн юм байна. Тэгээд өнөөдөр энэ сайхан сэтгэл хаал дүүргийн хамт олон маань одоо энэ иргэнийхээ төлөө энэ гэр бүлийн төлөө одоо өрхийн судалгааг нь хийгээд одоо тулгамцсан асуудлыг шийдэж өнөөдөр өргөө сайхан цагаан гэртээ олгож байна. Тэгээд залуучууд маань өнөөдөр сайхан гэртээ орхон санаа зовх зөвлөгөө амьдрах нь өнөөдрөөс эхлээд за бүгдээ хамтдаа гэрээ барьцгаая. Ээж аваа ирнэ гэр амтаа. Бит
битээ яг би баг охины наваад устгаад ингээд дөрвантай гэрээ бариад өөртөө амьдаад ингээд сайхан явчихна уу. Ядаж ээж аваа хадам ээж аваа ядаж нэг гэртэй болоод өөрийн гэсэн гэр амтаа болж битээ идсэн сэтгэл хангамж гэртэй амьдэн шүү дээ. Битээ эдийн ч болоод устаа тэндээ тустай гэрт гэрээ дөрвантай гэрээ тустай амьдч энэ дээрээ санаа зовоод манай хүмүүрлээд ирсэн олоо ойлоо өөртөө ингээ гэрээ бай говь амьдаад идэх ээж аваа эдийн ч ингээ гэрээ оронгуй болцсон ингэсэн тэгсэн хоёлаад энэ чи яаж амьдах вэ гэл. Хоёулаа нэг юу гараг. Өнөөрэ. Хоёр дэсэн. 10. Уг нь бол айл маань бүгд л ажил хийгээд ахын тэр ирэх хэрэг. тий одоо нэг охин гэтэл одоо цайны газар ажиллаж байгаа гэж дээр ирж уулзсан. Аха. Тэгээ сая сүүлд одоо энэ хоёр сайн ах маань эрэхтэй одоо бид нар ерөөсөн туулын боргосонд гарах юм байна гэдэг юмыг л яриад орчиж байгаа. Тэгэхээр бид нар бас яалтчгүй л энэ өрхийг бас дэмжих хэрэгтэй юм байна л гэж бодсон. Завчлаа гарахаар ингээл хог хаягдл түүгээл тушаагаал те. Үргэлжлэн яваалаа л. Гэтэ хамгийн гол нөхцөл байдал ийм байгаа учраас нөгөө нэг хүүхдүүд маань өвдөд байдаг. Аха. Тий, өвдөхөр чинь яг тэрийгээ дагаа зардал маань гараад байдаг. Ингээл нэг юмны нөгөө нэг олсон орлогоо ингээл юмэндээ хүргэж ядаал, хоолндоо хүргэж ядаал ингээд яваад байгаа учраас энэ удаагийн хүүхдүүд өвдөд байгаа асуудал нь хамгийн гол нь идэж нөгөө нийтийн байр түрээслэл эсвэл нөгөө баашингийн подгуулд амьдрал тий хүчил төрөгч агаарын дутагдлалд ороод байгаа учраас тэгээ манай хорооч бас нөгөө нэгдүгээр бас ингээд энэ аж ахуйн хашаануудаар амьдрахаар нөгөө гал төлж болохгүй утаа гаргаж болохгүй гэхээр тэнэр байгаа. Энэ асуудлаасаа бас биеийн эрүүл мэндийн шалтгаалаад байна л. Тий. Уг нь шинжилгээ өгсөн юм байна шүү дээ. Тэгэхээр уушгины ямар нэгэн халдварт өвчин байхгүй гэж гарсан юм шүү дээ. Тэгээ нэг охин гэтэл тэгэхээр орон байраа хангах нь зайлшгүй асуудал тий хүүхдүүдийн ирээдүй байна. Тэгээ энэ хоёр маань бол хөдөлмөрлөд байгаа шүү дээ уг нь бол тийм ээ. Тэгээ хажуугаар нь өвчин тусгаар чинь ийм тамгийн мөнгөнд айгүй орлогоноосоо яваад байгаа болохоор асуудал. За гэр мэнд өгч чинь тий. Тэгээ гэрлэг очсон. Тэрийг аваад үзүү. Сайныг аваад үзүү. Та өөр татаараа. Болоогүй таавч. Дахиад та татаад явах юм даа. Доошо суугаад. Тэмээтэй. Шууд зүгч. Оргаан даа. Оо. За ингээд хаан бол дүргийнхэн байна. Та эдтэй халуун дулаан сайхан өөрсдийн гисэн 5 хаантай сайхан иж бүрэн гэрээг хүлээл гэж өгч байна. Тэгээд та эд маань өөрсдийнхээ гараар өөрсдийнхөө мөрөөдлийн гэрээг сая байрлаа. Тэгээд ахын үед бол сэтгэл өндөр байгаа. Өндөр байна. Маш их байлаа. Дүргийн автодхол хорооныхаа засагтаа 5 бүгдээр баярлал тадарсан.
бид нар гэр оргоо одоо яйдал гэж бүгдээрээ тарж амьдэрдэг бүгж ус энэ сайхан баярт бүчиг би ингээд гэдг ороод ирнэ гэж үнэндээ салсаг би миний хувьд маш өндөр сэтгэлтэй би маш их баярлж Хаан цэлгэр байна тий. Сэтгэл маш өндөр байна. Та нарт маш их баярлалаа. Бүгдээр нь ажлын өндөр амжилт үзэж эрүүл сайн сайхан бүсээр ажил чинь өдрөг байх болтгой гэж үйлдэл та нарт маш их баярлалаа. Ийм сайхан гоё дулаан гэртэй болгож гисэн бүх хамт олон баярлалаа. Зөв дараа дүүргийн энэ мөрөөд үйдэг компани бүгдээрэнд нь баярлалаа та нарт. Одоо гадартаа одоо давчууд тэгээд өөрийн гэсэн Санаа зовх зүйл хөөгдөхгүй туухдахгүй одоо энийг нэг бас нэг айжаа хичээ бараад бас нэг газар айлын хичээнд буудаг л байх та тэгэл өнөө маргааш чөлөөлж өгсөн шүү дээ. Тэгээд маргааш гэрээ буудгаад аваа юм гэсэн бид нар гинт тийм баяр түүж явуулах тохиод гэж өндөө бодсог. Энд гэр буугаад барьж яхад би за орны уцууд нэрээд гэрээ барьж байгаа юм байна да. Энэ гэрээ аваа явах гэж байгаа юм байна л гэж бодож ирсэн. Манай 3 дахь орны засаг дарга хадаг сүгийг гард болох юм тий. Тэ Санхүү ах маань болохоор одоо нодлон жилээс хойш одоо гэрийн хүсэлт тавиад одоо бид нар дээр өргөдөл барьж орж ирсэн байна. Тэгээ энийхэн дагуу бид нар бас нөхцөл байдлын үнэлгээ хийгээд дүүргийн одоо гэр бүл хөгжлийн төвөөс бас үнэлгээ хийгээд ер нь бол бид нар энэ айлд бас дэмжлэг өгөх ёстой юм байна гэдэг зүйлийг бид нар бас хоорондоо ярилцаад хуралдаад ийм шийдлийг гаргасан байна. За тэгээд дүүргийнхаа одоо хамгийн газарт бас хүсэлт тавиад за Санхүү ахын одоо энэ гэр бүлд нь одоо сайхан одоо гэр одоо олох тийм боломж байна уу гэдэг ийм зүйлийг судалж өгөөч гэдэг хүсэл тавьсан баг. Тэрний дагуу одоо ингээд шийдвэрлээд одоо Санхүү ахын маань гэр бүл ийм сайхан орд өргөө гэртээ болж байгаа нь үнэхээр баяртай байна. За ер нь бол манай хороо бол онцлог одоо 18 мянган одоо хүн амтай нэлээ олон хүн амтай гэсэн үг. За дээр нь бол ер нь гэр хороол гэж их бага дандаа байшаа хороол байдаг. Сая бас нэг өнөөдөр нэг юм баяртай үйл явдал болсон. Дөнгө саяхан би нөгөө нийслэлийн сагдаргаас шилдэг хороо гэдэг ийм өргөмжин шагналыг аваад тэгээ шууд сая наашаа дахиад ирлээ. Тэгээд бас бидний одоо хийж байгаа ажлуудын маань нэг хэсэг болвол одоо энэ одоо тохиолдож байгаа. За энийхээ үр дүн үзээд ийм сайхан шагналыг авсан байхаа гэж бодож байна. Тэгээ ер нь бол Санхүү ахын маань нийтдээ 5 хүүхэд байгаа. 5 хүүхдийн одоо аюулгүй байдал. За энэ одоо өвлийн улирал эхэлж байна. Тэгэхээр нэлээ одоо эрсдэлтэй юм нөхцөл байдал үүсгэж байгаа учраас бид нар бас яаралтай юм арга хэмжээнүүдийг авсан байгаа. За дээр нь одоо эгч маань болохоор дүүгийнхаа хүүхдийг бас асран хамгаалдаг. Одоо үндсэндээ нөгөө дүүн өөд болцсон ийм бас онцлогтой байгаа. Тэгээ бага насны ийм 5 хүүхэд байгаа учраас бид нар бас энэ асуудлыг бас ингээ яаралтай шийдъя гэдэг байдлаар одоо зохион байгуулсан байгаа. За хадаг сүгийн. За эрүүл энхийг хүсье. Тэгээ өргөө цагаан гэртээ сайхан амьдраарай. Тий. За. Моротол бэлдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй ураг шалхаа алтан нар бүгдийг өөрсдийн гисэн гэр оронтой болж хүүхдүүдийн хувьд баяртай байна уу? Тий. Олсон гоё байна уу? Тий. Гинт юм боллоо. Ямсны гэр оронтой боллоо. Үнэхээр баяртай. гэж итгээрээ хүний хорвоо дэнд уужим дэлгээр харвал замаар ураг шалхаад хүсэл мөрөөдөл бидэх юролтэй. За үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид хаан бол дүүргийн засаг даргын хамгийн газартай хамтран хаан бол дүүргийн 3 дахь хороонд оршин суугаа 10 ам бүлтэй энэ өрхөд толгомцсон асуудлыг судалж үзээд ингээд өргөө цагаан гэрийг өнөөдөр бэлгэлж байна. Тэгээд энэ гэр бүл баяр баясгалан бэлгэлж чадсан байхаа гэж бодож байна. Ингээд мөрөөдлийн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Эх 7 хоногт мэдээж хэнийг хүсэл мөрөөдөл биелсэн баяртай мөчүүд эргээд олцъя. Тэр баяртай. Хата бүхнийг бүтээн гэж итгээрээ хүмүүс минь мород хүслэг гинээр төсөөл хүрх алсын харгүй мородол бүхэн